Та бүгдийн амрыг ирээ. Дотоод хэргийн сургуулийн сонсол сурвалжлагч клубын Юу влогийн маань шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараар дотоод хэргийн сургуулийн генералууд сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг урьж оролцууллаа. Манай шигшээ багийн тамирчид маань Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан оюутны лиг сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Энэ бол дотоод хэргийн сургуулийн 28 жилийн түүхэндх алтын дайтай хүрэл медаль байсан. Уг багийн дасгалжуулагчаар дотоод хэргийн сургуулийн биеийн тамир албаны бэлтгэлийн төвийн ахлах багш дэд хурандаа төвшин төгс ажилласан байна. Ингээд төвшин төгс багштайгаа уулзаад байна. Юуны төрөнд танд баяр хүргэе, халан баярыг хүргэе. За ингээд хэдэн сар 7-6 сарын туршид үргэлжилсэн энэхүү тэмцээнд амжилттай оролцсон таны сэтгэлээс сонсомоор байна. За юуны бүхэн өмнө та бүхний амрыг ирээ мэдчилж байна. 7 сарын хугацаанд энэ тэмцээн үргэлжилж бэлтгэл сургуульд хийж маш их хөдөлмөрлөлийн үр дүнд хүрэл медаль хүрсэндээ маш их таатай байна. За ингээд тоглолт эхлэхээс өмнө шавнартаа зориулаад ингээд хандаж ингээд захидаг хамгийн их захидаг үгтэй нь юу вэ? Хурдтай хүчтэй хамгийн гол нь ядарсан ч ядраагүй юм шиг хамгийн их төсвөр төвчээртэй байж ялалтанд хүрдэг гэдгийг байнга захиж сургадаг да. За ингээд төрийн болон хувийн хөвшлийн 30 гаруй ихтэй сургуулийн 60 орчим багийн нийт 700 гаруй тамирчидтай маш том тэмцээн боллоо шүү дээ. Яг энэ хугацаанд хамгийн их хүч хөдөлмөр шаардсан хүнд тоглолт нь хизээ байсан бэ? Итүүгийн их сургуулийн багтаа тоглоход ер нь хамгийн их хүч их шаардсан, хөдөлмөр их шаардсан, хурд төвчээр шаардсан тийм тоглолтууд болсон. За медалийн төлөөх чухал тоглолтонд яг ямар арга тактикийг хэрэгжилж байгаа тасалж болсон бэ? Ер нь итүүгийн их сургуультай тоглоход маш их одоо дараагийн тоглолтонд ингэж ажилламаар юм байна. Хамгаалтандаа илүү их хамгаалмаар юм байна. Тоглоондоо илүү их ач холбогдол өгмөр байна гэж илүү их туршлага судалсан учраас дараад нь мандах их сургуультай тоглохдоо ер нь хурдан тоглоо хийх, хамгаалтынхаа тактикуудыг өөрчлөх, эхнээсээ ер нь маш хурдтай хүчтэй, төсвөртэй, төвчээртэй байж медаланд хүрнэ гэдэг сэтгэхүй болон бие биелдэрт нь маш их ач холбогдол өгсөн. За ингээд энэ хүрэл медаль аваад охтуудаа маш их баярлж байна. Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудад биднийг дэмжиж туслаж бэлтгэл сургуульд хийх нөхцөл боломжоор хангаж өгсөндөө маш их баяртай байна. За ингээд оюутны лигийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн дотоод хэргийн их сургуулийн генералууд эмэгтэй шигшээ багийн тамирчид болон танд цаашдынх нь тэмцээн уралдаанд нь томоос том амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд нь амжилт хүсье. Юу влог маань үргэлжилж байна. Ингээд дотоод хэргийн их сургуулийн генералууд эмэгтэй шигшээ багийнхаа ахлагч дэлгэрмаатай уулзаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд сагсан бөмбөг бол багийн спорт шүү дээ. Тэгээд багийн ахлагчийн хувьд багийнхаа талаар танилцуулаач. За мэдээж сагсан бөмбөг гэдэг бол багийн спорт. За тэгээд багийн спорт нь болохоор амжилтанд хүрэхэд бол баг хамт олонний хичээл зүтгэд маш чухал байдаг. За тэгээд манай багийн болохоор ингээд дунд сургуулиас сагсан бөмбөгийн спортоор хичээлсэн сагсан бөмбөгт хайртай ингээд 10 тамирчин маань 2022-оос 2023 оны хичээлийн жилд тэгэхээр генералууд бага байгуулсан. За тэгээд багийн ахлагчийн хувьд болохоор дасгалжуулагч багшаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу багаа удирдан зохион байгуулах тогтмол цагт бэлтгэл сургуулийг хийх замаар сахилга баттай байх тал дээр илүү төлөвлөгөө ажиллагаа. Баярлалаа. Ингээд энэхүү том амжилтанд хүрэх болсон хамгийн гол шалтгаантай нь юу байсан бэ? За мэдээж энэ альва спортоор хичээлэхэд орчин маш чухал байдаг. За тэгээ манай сургууль нь болохоор стандартын дагуу байгуулсан спорт цагцалбартай. Хоёрт нь болохоор олон төрлийн спортоор хичээлэхэд түүнийг чиглүүлж удирдах өгөх маш олон төрлийн мэрэгсэн багштай. За тэгээд манай дэд хурандаа төвшин төгс багшаа манай болохоор биднийг илүү ойлгож илүү тоглолтын дээр яаж тоглох вэ гэх мэтчлэгээр илүү ингээд зөвлөгөө өгдөг. За гуравт нь болохоор альва спортод аюулсаас гадна хүнд хөдөлмөр маш чухал байдаг. За тэгээд манай багийн хувьд ингээд сагсан бөмбөгийн спортоор хичээлэх хүсэл сонирхолтой тулгуурлаад бидний хичээл зүтгэлийн үндсэн дээр энэ амжилтанд хүрсэн. За сайд орцсон 3 хүчин зүйлийг болохоор энэхүү амжилтыг гаргахад нөлөөсөн гэж бодож байна. За тэгээ манай багийн хувьд энэ нөлөөлөл гаргасан амжилтаа баттгах нь цаашдаа илүү хичээж амжилт гаргахын төлөө хичээх болно. Баярлалаа. Цаашдынх нь тэмцээн уралдаанд нь томоос том амжилт хүсье. Баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийн генералууд эмэгтэй шигшээ багийн маань тамирчин Нандан Эрдэнэ энэ улирлын үнцэнтэй тоглогчоор шалгарсан байгаа. Юуны төрөнд баяр хүргэе. Энэ шагналыг ямар шалгуураар авдаг вэ?
Энэхүү шагнал нь болохоор 2022-оос 2023 оны одоо жилд үргэлжилсэн 700 гаруй тамирчны одоо хүсэл болсон шагнал гэж бодож байна. Энэ шагналын шалгуур нь гэх юм бол багтаа оруулсан хувь нэмэр болон хувь хүний амжилт ур чадвараар олж авдаг шагнал байгаа. За тэгээд миний хувьд гэх юм бол нийт 700 гаруй эмэгтэй тамирчдаас авсан маш үн цэнтэй шагнал байгаа. Таны анх сагсан бөмбөөр хичээлэх болсон шалтгаан чинь юу вэ? Бас нөгөө үлгэр дуурайлал авдаг тамирчин байгаа юу? Миний хувьд сагсан бөмбөөр 6 жил хичээлж байна. Үлгэр дуурайлал авдаг тамирчин гэх юм бол алхам тутамдаа одоо бүх Монголынхан болон гадаадын бүх тамирчдаас үлгэр дуурайлал авдаг. Тэгээд болон багш нараасаа маш их үлгэр дуурайлал авдаг. Баярлалаа. Дотоод хэргийн сургуулийн сонсох сурвалжлагч клубээс бэлтгэдэг юу блогийнхаа энэхүү дугаарт Тэхист генералууд сагсан бөмбөгийн эмэгтэй шишээ багийн тамирчтай урьж оролцууллаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.